За сайн байцгаана уу? Өнөөдөр Үгүй подкастын машин дугаараар бид нар гадаадд амьдардаг, ажилдаг хүмүүс маань Монголоос давхар сэтгүүр авч болдгийм үү гэдэг асуултанд хариулна. Тийм боломж байдгийн болов. За тэгээ өнөөдрийн маань подкаст татврын мэргэжсэн зөвлөх Цэнд Аюушаага би урьж оролцуулсан байгаа. Тэгээ Цэнд Аюуш та маш их баярлалаа. За тэгээ өөрийгөө товчхон танилцуулчих маань Цэнд Аюуш. За тэгээ санаадаа баярлалаа бас энэ подкастнда урьж оруулсанд. За би татврын мэргэжсэн зөвлөх Монголдо татвар санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад одоо Америкт төр хугацаагаар ирчээд байна. Тэгээд ер нь татврын системд 26 жил ажилласан. За тэгээд одоо гоор татврын мэргэжсэн зөвлөхийн чиглэлээр санхүү татврын чиглэлээр ингээд үйл ажиллагаа яваад бизнес эрхлэгч нарт санхүү татврын талаар зөвлөгөө өгч байна. За тэгээд бас Америкт ирээд ингээд найз нөхдүүд, ерхий тойрны хүмүүстэй уулзаад бас яг энэ асуудлаар яалтчгүй энэ асуудлыг мэдээлэх тотмоо гэдэг юм байна. Тэгээд бас татврын талаар бас нэлээд асууж байна. Тэгээд энэ талаар хоёлоо сайхан яриа өрнүүлээ бас хүмүүст мэдээлэл өгөх юм боломж үрдүүлсэн бас чамд бас их баярлалаа. За би одоо ингээд нутгаас гараад бас 10 хэдэн жил болчих тий. Тэгээ энэгээр бол нутгаас гадаа 10 хэдэн жил болсон. Тэрнээс цөөхөн жил болсон. Бүр 20 хэдэн жил болсон хүмүүс бол байдаг. За би ер нь бол өмнө тэтгэврийн талаар бодож байгаагүйш бодож исэн. Гэхдээ ингээд нөгөө сар болгон 100 айлг хүн явуулаад мөнгө төлүүлнэ гэх надад төвхтэй санагдаад цаццсан. За яшиг төвх гэж ерөөдөө орхижсэн. Нэг удаа бодож үзчихсэн. Тэгэл ерөөдөө орхицсан. За тэгээд эртүүд хоёлаа ярьчихсан чинь бид нар хэдийгээр бид нар гадаадд ажиллаад амьдраад явж байгаа ч гэсэн Монголоос бас тэтгэвэр ингээд бодуулж авах боломж байт юм байна. Тэгээд тэрийг хүмүүс бас ерөөсөө мэддэггүй юм байна. Би ч гэсэн мэддэггүй байж байгаа. Цэнд Аюушаас бас мэдэж авч байгаа хгүй. Тэгээд бид тэр хоорондоо ярьж байгаад энийг маш олон хүмүүс мэдээлэл аваасаа гэж бодсны үндсэн дээр хоёлаа энэ подкастаа хийгээд ярилцъя гэж шийдсэн байгаа. За тэгвэл Цэнд Аюуш маань биднэрт өнөөдөр ер нь гадаад байгаа хүмүүст тэтгэврээ одоо тэтгэвэр авахын тулд нийгмийн даатгалын шинтгэл төлдөг штеп. Тэгвэл нийгмийн даатгалын шинтгэл төлөө тэтгэвэр тогтоолохтой холбогдсон одоо ямар боломжууд гараад ирсэн болов? За тийм 2024 оны 1 сарын 1-ээс нийгмийн даатгалын ерөнхий хууль, за нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль батлагдаад хэрэгжээд явж байна. За тэгэхээр энэ хуулийн одоо гол өөрчлөлт зүйлүүд дээр ингээд нэг слайд бэлтгэсэн байгаа. Тэгээд энэ слайдаа хоёлоо өгөө тодорхой жишээтэй ингээд тайлбар илүү ойлгомжтой болох бах тий. За тэгэхээр нэгдүгээр слайдн дээр болохоор одоо ерөнхийдөө энэ хуулиар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар нэгдүгээр нөгөө эхнийхээ слайд руу явчихараа. За тийм олон жил шимтгэл төлсөн даатгуулагч илүү өндөр тэтгэвэр авахын боломж байгаа. За тэгэхээр одоо бол те үндсэн тэтгэврийн нас за эрэгтэй 60, эмэгтэй 55-наас 20 ба түүнээс дээш жил ажилласан бол бид нэр тэтгэвэр авна гэсэн нэг ерөнхий ойлголттой явдаг те. Тэгээд энэ одоо 20 жилээс дээш ажилласан жилд 1.5% тооцоож энэ ажилласан жил дээр нэмэгдүүлж өгч байгаа. За энэ сая 24 онд батлагдсан шинэ хуулиараа 29 оноос эхлээд энэ 1.5%-ийг 2% болгон тооцохоор ингэж хуулинд оруулж өгсөн байна. За тэгэхээр тэтгэврийг одоо жил бүр нэмэгдүүлнэ гэсэн юм залт байгаа. За энэ бол бас маш их зөв зүйтэй залт байгаа. Тэгээд өмнө нь бол ингээд мөнгөний инфляцтай холбоотой тий тэтгэвэр яг л нэг хിവэрэл одоо олон жилийн өмнө тэтгэвэр тогтсон тэр хിവэрээ яваад гэсэн бол энэ жил борлогон 1-р сарын 1-ний өдрөөс одоо тэтгэврийг нэмэгдүүлэхээр ийм одоо өөрчлөлтүүд бас нэмж орж ирсэн бас энэ их сайхан зүйл байгаа. За тэгээд одоо хоёлаа дараагийн слайд руугаа оръё. Тэгээд ерөнхийдөө би бас тэтгэврийг хэрхэн яаж бодох одоо хүмүүс нэлээд жоохон дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгөх хоёлаа ингээд жишээн дээр л их ойлгомжтой болох бах тий. За тэтгэврийг одоо өндөр насны тэтгэвэр бодох одоо бол хоёр аргад энэ хуулинд оролцсон явж байгаа. Тэгэхээр цалин орлогот үндэслэсэн арга, за тэгээд нэрийн дансны арга буюу мөнгөжүүлсэн орлогод одоо төлөвлөсөн орлогоор тэтгэвэр тогтоолох гэсэн ийм хоёр аргаар явж байгаа. За энэ одоо арган дээр жишээлбэл те
1960 оны 1 сарын 1-ээс өмнө төрсэн хүмүүс цалин орлого дүнцэлсэн аргаар тооцоолж авахар бодож тэтгэвэр тооцохоор байгаа. За тэгээд 60 оны 1 сарын 1-ээс 1979 оны 1 сарын 1-ний хооронд төрсэн хүмүүс цалин дүнцлэх буюу нэрийн дансны аргын аль өндрийг сонгох, өөрөө сонгох ийм заалт орцсон байгаа. За 3 дугаарт 1979 оны 1 сарын 1-ээс хойш төрсэн хүмүүс нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгоно гэж ингэж хуулинд орж ирсэн байгаа. За дээр нь мөн дахиад та бүхэнд бас мэдээлэл өгөх те. Өмнө нь бол энэ өндөр насны тэтгэвэр авж байгаа бас ингээд олон жил төлж байгаа нас уртсан хүмүүс ингээд тэтгэвэр авахгүй үлддэг байсан бол те. Өндөр насны тэтгэвэр авж байгаа нас уртсан тохиолдолд түүний эхнэр нөхрийн энэ өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ гэж орж ирсэн байна. Тухайлбал 20% тэнцэнэ гэж байна. Нас орсон тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20% тэнцэх хэмжээний тэтгэврийг эхнэр буюу нөхрийнх нь тэтгэвэр дээр нэмж олгоно гэсэн ийм заалт бас орж ирсэн байна. За тэр нь бол хуулинд бас нарийн 20 баяа түүнээс дээш жил хамтран амьдарсан баталгаатай гэр бүлтэй гэдэг ингээд бас өөр ороод ирсэн байгаа тий. За ийм байгаа. За тэгэхээр энэ дээр бас дараагийн слайд дээр хоёлоо жишээгээр яриад байвал бас хүмүүст их ойлгомжтой болох гэж бодлоо. За бүрэн тэтгэвэр тооцох тэтгэвэр. За ерөнхийдөө энийг хүмүүс маань мэдээд идэг те. За би ерөнхийдөө 20 жил ажилласан. За тэгээд миний нас ингээд 55 хүрчлээ. За одоо би тэтгэврээ тогтоолгоё гэх те. За энэ дээр болохоор 55 нас хүрсэн эмэгтэй 20 ба түүнээс дээш жил ажилласан тохиолдолд за миний энэ юу жоохон гацж байна уу те. 20 ба түүнээс дээш жил ажилласан тохиолдолд тэтгэврийг бүрэн тэтгэвэр тогтоолох үндсэн аргаараа тэтгэврийг тооцгарыг энэ жишээн дээр оруулсан байна. Тэгэхээр жишээлбэл 30 жил ажилласан гэж үзье те. 20-с дээш жилд 10 жил тутамд 1.5-аараа үрчгээр энэ хүн дээр 15%-аар нэмэгдэж орж ирж байна те. Энэ жишээгээр тэгэхээр энэ 12 сарыг энэ тухайн жилд ногдох коэффициент нь үржигдээд 15% нэмэгдээд ирэнгүүт энэ хүү нэгдүгээр жишээгээр бүрэн тэтгэвэр тооцох хүн маань тэтгэврийн насандаа хүрээд 30 жил ажилласан тохиолдолд тэтгэвэр тооцох аргачлал ерөөсөө л энэ аргаар бодож байгаа. За та бүхэнд ингээд томьёотой илүү ингээд дэлгэрүүлээд тавьсан байхаар энэ ойлгомжтой байгаа. Сүүлийн 5 жилийн цалингийн дунд чинь сая 800 мянган төгрөгөөр дунд цалин тооцохдохоор орлого байгаа бол тэрний 60% тэтгэвэр гараад ингээд бүрэн тэтгэвэр нь сая 80 мянгаар тэтгэвэр тогтоолох энэ аргачлал. Бүрэн тэтгэвэр тооцох нь энэ аргачлалаар явагдах нэ. Хамгийн эхлээд гол ойлголт бол ажилласан жил маань 20 ба түүнээс дээш жил байх ёстой. Тэгээ насан турш байх ёстой. За хоёрдугаарт хувь тэнцвэрлэн бодох арга гэд байж байгаа. За энэ дээр бас хүмүүс дээр бас нэлээд жоохон дэлгэрүүлээ жишээтэй ярив те. Хувь тэнцвэрлэн бодох жишээгээр бол ажилласан жил нь 20 жил хүрээгүй хүмүүс те. 15 жил, 10 жил, 12 3 жилтэй хүмүүс нас нь олцсон байвал те. Хувь тэнцвүүлсэн аргаар бодож тэтгэврээ тогтоолох боломжтой байдаг. За тэгэхээр яг уу гэхээр те энэхүү жишээгээр болохоор 15 жил буюу 180 сар шимтгэл төлсөн хүн 5 жилийн дундад сарын цалин сая 800 мянган төгрөгөөр нөгөө тухайн ихтгэлцүүрийг тооцох тэр хувь тухайн онд нь ихтгэлцүүр цаанаасаа засгийн газраас тогтоож олгож байгаа. Одоогор бол 0.100-ны 1875 гэсэн хувьтай явж байна те. Энийг нөгөө сараараа 180 сараараа үржүүлэхэд сар дунджаар 607,500 төгрөгийн хувь тэнцвүүлсэн тэтгэвэр тогтоолох нэ гэд ингэж тооцож орж ирж байгаа. За 3 дугаар жишээгээр мөн танарт нөгөө түрүүн хэлсэн та бүхэнд хэлсэнтэй нэрийн дансны үлдэгдэл тооцох аргаар гэд нөгөө 1979 оноос хойш төрсэн хүмүүс нэрийн дансны үлдэгдэл тооцох буюу мөнгөжүүлсэн орлогоосоо тэтгэвэр тогтоолох ёстой хуулиараа ингээд тооцохоор болж байгаа тийм. За тэгэнгүүтээ энэ дээр яг үгээр жишээлбэл энэ жишээгээр нэрийн дансанд цугласан орлого тухайлбал 300 саяын орлого цугласан хүн байлаа гэж бодоход эмэгтэй 22 жил, эрэгтэй 15 жил тэтгэвэр авна гэж тооцож байгаа. За хуулинд энийг оруулсан байна. Тэгэхээр
Эмэгтэй 22 жил бол нөгөө сар 12 сар л үрчгээр 264 сар байх нь шүү дээ тий. Тэгэхээр ерөнхийдөө дунджаар ойролцоогоор сая 136 мянган тэтгэвэр нэрийн дансны орлогоосоо тооцоолж авах ийм тооцоол жишээ гарч байна. За эрэгтэй бол 1.6 сая төгрөгийн тий сая 666 мянган төгрөг. Ягаад гэвэл ажилласан нөгөө жил нь арай бага шүү дээ. Эрэгтэй хүний дундч тэтгэвэр авах жилийн 15 жил гэж тооцож байгаа юм байна. За ийм аргаар нэрийн даасан цуглуулсан одоо орлогоосоо тэтгэврийг тооцох ийм боломжтой байгаа. За дээр нь нэмээд бас кейс хэлэхэд одоо 4 хүүхэдтэй тий 4 хүүхэдтэй тэгээд нас нь одоо 55 хүрээгүй буюу 50 нас хүрсэн хүмүүс тэтгэвэр тогтоолох бас боломж байгаа. За энэ дээр хуулийн дээр бол өөрийн төрүүлсэн буюу үрчилж авсан хүүхэд нь 3 нас хүртэл хүүхдийг үрчилж аваад 6 нас хүртэл өсгсөн бол нөгөө хүүхдийнх нь одоо тоонд ороод за тэгээд тэр одоо хүүхдийн тоог 1.6 жилээр нэмэгдүүлж өгч байгаа. Жишээлбэл 4 хүүхэдтэй ээж 50 наснда тэтгэврт гарч болно өөрөө хөсвөл. Тэгэхээр энэ хүн дээр бол 4 үржих нь 1.6 гэхээр 6.4 жил нэмэгдүүлж тооцох. За 2 хүүхэдтэй бол 3.2 жилч гэдэг юм уу те ингэж явж байгаа. За тэгэхээр энэ одоо бас жилүүд дээр нөгөө манайхан нийтлэг бас ойлголтууд байгаа л да. За 4 хүүхэдтэй бол эрт тэтгэвртэй гарнаа гэдэг те. Тэгэхээр яг энэ одоо хуулинд бас ингэ тодорхой оруулсан байж байгаа. Магадгүй ажилласан жил нь нөгөө хүрэхгүй те 20 жилээ хүрэхгүй гэж болно шүү. Тэгвэл тэр хувь тэнцвүүлсэн одоо 10-аас 20 хүртэл жилдээр хувь тэнцвүүлсэн аргаар тэтгэвэр тооцох ийм одоо боломжуудыг харж болох нэ гэж байгаа. За тэгээ ерөнхийдөө нэг юм мэдээлэлүүд өглөө. Одоо тэгээд магадгүй өөр чамдаас асуултууд тодорхой байвал хоёлоо тэн дээр бас ярилцаад ингээд жишээн дээр аваад явал их бас ойлгомжтой болж байх тийм хүмүүс. За тэгээ хоёлаа ингээ одоо нэг ийм жишээ надаа. 1975 онд төрсэн эмэгтэй одоо 49 настай. За. Тэгээд 49 настай эмэгтэй Монголд одоо би гадаадд ажиллаж байгаа хүмүүсийн жишээ авъя. Асуулт маань гадаад дэс учраас Монголд 10 жилтэй яг даатгалаад нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байгаа гадагшаа явцсан. За тэгвэл энэ хүн одоо ингээд гадаад гараад нэрээ боломжтой юм бол би надад юу н ямар боломж байна гэдээ асуул. Тий. За тэгэхээр яг над кейс дээр чинь хоёулаа тайлбарлая те. Монголд 10 жил ажилласан эмэгтэй. Нийгмийн даатгалууд одоо нийгмийн даатгалаа 10 жилээр одоо нийгмийн даатгалын санд мэдээлэл өгсөн байгаа эмэгтэй 79 оноос өмнө төрсэн байна шүү дээ. Тэ? Тэгэхээр 79 он 75 онд төрсэн гэсэн шүү дээ. Тэгэхээр хоёулаа 60 оны 1 сарын 1-ээс 79 оны 1 сарын 1 хүртэл төрсэн хүмүүс нөгөө одоо нэрийн дас буюу цалин орлогод үндэслэн аргын аль өндрөөр сонгоно гэсэн заалт явж байгаа. Тэгэхээр энэ одоо кейсийн хувьд болохоор 10 жил дээр хувь тэнцвүүлсэн аргаар нас нь хүрэхээр тий тэнцвүүлсэн аргаар тооцоолох нэг арга байна. За хоёрдугаар би одоо яг хөдөлмөрийн насан дээр явж байгаа тэтгэвэр зохицуулах боломжгүй. Одоо гадаад ч нь бол айгүй өндөр нас 67 хүрч тэтгэврт гарч ийн үү тий. Тэгэхээр бас тодорхой хэмжээнд одоо сайн дурын даатгалтай хамрагдаад өөрийнхөө орлогоо тодорхойлоод тэндээсээ сайн дурын даатгалаа төлөөд ажилласан жилдээ одоо нэмэгдүүлээд тэтгэврээ тогтоолгох боломжоо хойшлуулад насаа одоо хүртэл бас хэдэн жил байна уу те тэгээд өөрөө тооцоолох нь шүү дээ. За тэгээд ирэнгүүтээ надад боломж байна. Би тэгвэл одоо даатгалтай хамрагдаад сайн дурын даатгалтай дахиад нэг 10 жил төлье 5 жил төлье гэвэл нөгөө энэ хоёр аргын аль өндрөөр нь сонгоно гэж байгаа юм чинь магадгүй одоо ажил хийж байгаа боломж олцсон дээрээ нийгмийн даатгалынхаа сайн дурын даатгалтай төлөөд хамрагдаад орлогоо сонгоод явуул энэ хүнд бас тэтгэвэр өндөр тогтоолгож авах тэр боломжууд нь нээлттэй байгаа. Нийгмийн хүнсний хамгийн доод хэмжээ 660 мянган төгрөгөөс 13.5% сайн дурын даатгал төлж байгаа. Тэгэхээр одоо саяын кейсийн хувьд орлогоо өндөр авах тусам тухайн орлогоосоо 13.5% сайн дурын даатгал төлнө. За хамгийн дээд орлогын хэмжээ нь
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний орлого үйж байгаа. Тэгэхээр өнөөдрийн яг 24 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянгаыг 7 дахин хэсгэнэ шүү дээ. Тэгэхээр 660 мянгагийн 7 дахин гэхээр 4 сая 620 мянган төгрөгийн орлого хамгийн өндөр орлогоос энэ хүн 13.5% буюу сард 623,700 төгрөгийн нийгмийн даатгалыг ингээд төлөөд явбал энэ хүнд ингээд эргээд буцаад одоо тэтгэврт хамрагдах тодорхой хэмжээний орлогоо өндрөөр тайлгнаа бол бас л тавиад гаргаад тэтгэврт хамрагдах ийм боломжууд байна гэдгийг л хоёлоо саяын слайдн дээрээс хүмүүст ингээд өгөхгүй хичээж ин тэ. Тийм. Тэгэхээр 49 настай хүн гэдэг чинь одоо 55 хүрэхэд 6 жил биш үү? Тэгээд 6 жил сайн дураар татвар төлөхөөр 16 жил болоод 20 жил дараа хүрэхгүй байгаа байхгүй. Би тэгэхээр юу гэж бодоод байна вэ гэхээр тэртээ тэргүй одоо манай Германд бол яг одоо тэтгэврт гарч байгаа хүмүүс 65 та гарч байна тий. Одоо ерөнхийдөө энэ бол 67 болцсон. Тэгэд эрэгтэй эмэгтэй ялгадаггүй байхгүй. 67 эмэгтэй ч адилхан 67. Тэгэхээр энэ хүн дор хаяж нэг 20 жил хүрэхийн тулд 20 жил хүртэл дахиад нэг 10 жилд нийгмийн даатгал төлөөд гэх юм бол би энийг тэтгэвэр чинь нэмэлт орлого гэж хардаг байхгүй. Нэмэлт орлого шүү дээ. Бас хөрх Монголдо мөнгөө цуглуул чинь Монголдо тэтгэврээс орж байгаа мөнгө нь Монголынхаа даасанд байж л юм. Тэргээр гой хөрөнгө оруулалт хийгээд үлэм цаашаа үржүүлээд явсан ч болно шүү дээ. Тийм. За тэгвэл дараагийн жишээ нээлттэй хэлэх гээд байна тийм. Тийм. Дараагийн жишээ авъя. 1983 онд төрсөн 41 настай эрэгтэй Монголд юусаа ажиллаж байгаагүй. Уг нь ажиллаж байсан. Гэхдээ нөгөө нэг хувийн хөвшлээр яваад нөгөө ажиллаж исэн компаниуд нийгмийн даатгалд авчиж мөнгө төлөөгүй ингээд нийгмийн даатгалаас шүүгээд үцгэл юм баг. За тийм яг үнэ тийм одоо нөгөө хувийн компаниуд зарим тохиолдолд нөгөө цалин орлогоос нийгмийн даатгал төлж байгаа бас хүмүүсийг хохирооцсон юм асуудал зөндөл байгаа тийм. Тэгэхээр саяын энэ кейс хоёр дахь кейсийн хувьд бол нөгөө 79 оноос хойш төрсэн хүмүүс нөгөө мөнгөжүүлсэн орлогоос тэтгэвэр тогтоолох гаргаад байгаа тэр хуулинд тийм. Тэгэхээр хоёлоо хоёр дахь кейсний хувьд тухайн хүн одоо ингээд нийгмийн даатгалын сайн дурын даатгалтаа бүртгүүлээд орлогоо өөрөө тооцоолоод нөгөө нийгмийн даатгалын аппликейшн бүртгүүлээд тэр аяндаа орлогын сонголтууд байж байгаа тийм. Тэндээсээ нийгмийн даатгалаа төлөөд хэдэн нас хүртлээр одоо нийгмийн даатгал төлөх аль болох өндөр төлөвл нөгөө өмнөх 79 оноос өмнөх оны хүмүүс цалин орлого сүүлийн дараас нь 5 жилийн дунджаар тооцно гэдэг юм байхгүй. Орлого өндөр цуглах тусам тэндээсээ авах тэтгэвэр тогтоолох нь өндөр болж байгаа. Тийм учраас одоо 79 оноос хойш хүмүүс аль болох хөдөлмөрийн насан дээр боломжтой ажил хөдөлмөр хийж байгаа үедээ нийгмийн даатгалтаа хамрагдаад төлөөд явж ивэл ирээдүйд одоо тэтгэвэр тогтоох боломж нь бас л нэлттэй. Тийм. Тэгэхээр одоо энэ 79 оноос хойш хүмүүс одоо 40 эдийн настай л явж байгаа хүмүүс байна шүү дээ. Яг 80 оны хүмүүс 44 настай. За дахиад нэг 20 жил 40 64 хүртэл ихэр боломжтой байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ бол зүйл боломжтой энэ гадаадад ажиллаж амьдраад байгаа хамгийн гол чухал юм мэдээлэл маш чухал юм байна. Тэгээ мэдээлэл аваад эндээ сонголтоо хийгээд явхад бол энэ олон монголчуудад бас мэдээлэл авснараа шийдвэр гаргаад цаашдаа амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх явах нь зүгээр юм байна л гэж бодож байна. Одоо ингээд таныг ингээд Америкт явж байгаа ч та монголчуудтайгаа мэдээж их уулзж байгаа. Бараг дотны хүмүүсээс сайжруулна тий. Тэгэл татварын зөвлөх юм зөвлөгөө өгдөг гэхээр бас хүмүүс янз бүрийн асуулт зөндөө асууж байгаа. Ерөнхийдөө хүмүүс ямар асуулт асууж гин юуны талаар хүмүүс мэдэхгүй байна. За. Тийм яг ерөөсөө л үндсэн асуудал энэ тэтгэврийн нийгмийн даатгал маш их чухал асуудал байна. Хоёрдугаарт бол бас Америкт ажиллаж амьдарч байгаад Монголдо буцаж очиод бизнесээ эхлүүлэхэд татварын орчин, татварын хууль тогтоомжийн хүрээнд ямар хувь хэмжээтэй явж ийн гэдэг энэ талаар бас маш их асууж байна. Тийм тэгээд яг нь нэгдүгээр сэдвийн хүрээнд хоёлоо сая нийгмийн даатгалын талаар бас хүмүүст ингээд нэг тодорхой слайдаараа мэдээлэл өгчлөө. Тэгээ бүр илүүнд нарийн дэлгэрүүлээд бас мэдээлэл авах хүмүүс байл бас холбогдож болно. За тэгээ хоёрдугаарт яг тэр татварын талаар их сонирхоод байгаа асууж байгаа зүйлүүд бол нэгдүгээрт бол хувь хүмүүс бизнес хийж байгаа хувь хүмүүс хэрхэн татвар төлдөг ингээ гадаадд бол маш их өндөр татвар төлдөг учраас одоо бас тэрнтэйгээ адилхан үзээд чинь. За тэгэхээр манай Монголын татварын хуулийн хүрээнд бол
ер нь бол олон улстай маш бага татврын хувь хэмжээтэй орно гэж үздэг. Тийм тэгээд хувийн орлогын албан татврын хууль 2024 онд 20 онд шинжилсэн найруулгад одоо хэрэгжээд явж байгаа. Тэгээд хуваарь бизнес хийж байгаа иргэд татврын албанд бүртгүүлэх л үүрэгтэй. За тэгээ бүртгүүлээд орлогоо тайлагнах одоо бол татврын систем маш одоо боловсронгуй болсон, цахим тайлагнын систем e-tax-ийг имэн нэг сайтаар орж бүртгэлээ хийлгээд тайлагнах асуудал маш энгийн хялбар боломжтой болсон. Тэгээд хамгийн гол нь бол бүртгүүлээд e-tax дээр орж бүртгүүлээд үйл ажиллагааны орлогоо тайлагнаад тэгэхээр нөгөө бидний хэлж ярьж байгаснаар e-баримт гэдэг зүйл орлогоо тайлагнах. За энэтэй холбоотой үйл ажиллагааны зардлаа мөн бас e-баримттаараа баримтжуулж ингэж тайлагнах байгаамаа. За тэгээд одоо хэрэгжиж байгаа яг хувийн орлогын албан татврын хуулийн хувьд бол татврынх нь хувьд хуваарь бизнес хийж байгаа үйл ажиллагааны орлого орж байгаа иргэд орлогоосоо хэлбэршүүлсэн баримын хүсэлт гэдэг зүйлийг өгөөд нэг үеийн татвар төлөхөөр 24 оны 1 сарын 1-ээс эхлээд нэг хувиар одоо татвар төлөх боломжтой болж байгаа. Жишээлбэл за үйл ажиллагааны орлого 100 сая 200 саяын орлого оллоо гэж бодоход эндээс зөвхөн орлогоосоо нэг хувийн татварыг төлөх ийм нэг сонголт байгаа. За хоёрдугаарт орлогоосоо зардлаа хасаад ашигынхаа 10% татвар төлөх бас ийм боломжтой. Тэгэхээр энэ дөр бол сонголт байгаа. Хамгийн гол нь энэ хэлбэршүүлсэн горим гэдэг хүсэлт рүү орохын тулд e-tax бүртгэлтэй авах ёстой. За өмнөх оныхаа тайлан өгсөн байх ёстой. Тэгээд дээр нь 12 сарын 31-ний дотор нөгөө цахимаар хүсэлтээ илгээсэн байх ёстой. Ийм шаардлагатай. За дээр нь нэмээд бас үйл ажиллагааны орлого нь 50 саяас дээш одоо гарцсан тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар суудхан төлөгчөөр бүртгүүлэх ёстой. За энэ дээр бол одоо хуулиараа нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуулиараа 10% татвартай байгаа. Гэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвараар үйл ажиллагааны орлого нь 50 саяас дээш гараад бүртгүүлээд ороод ирэхэд энэ үйл ажиллагааг олохтой холбоотой худалдан авалтандаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлж байгаа бол энэ хоёрын зөрүүгээр татвар төлдөг. Тэгээд ихэнхдээ иргэд бол нүүтийн 10% татвар одоо шууд 10% төлнө гэж ойлгоод байдаг боловч яг үүндээ бол үйлчлүүлэгч худалдан авагч чинь төлж байгаа эцсийн хэрэглэгчийн татвар гэдэг. Тэгээ энийг бид нар маш сайн зөв ойлгоод за энэ өөрийнхөө орлого ногдох 10% татвар бусдад төлж байгаа татврын зөрүүгээр төлдөг гэд ойлгочвол энэ бол бас хэлбэр явж байгаа. За тэгээд жилд хуваарь бизнес эрхэлж байгаа иргэд нэг удаа тайлагнана. Тэр нь одоо 24 оны тайлангаа бид нар 25 оны 2 сарын 15-ны дотор тайлагнах үүрэгтэй байна. За хуваарь бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд нэг ийм татварууд байгаа. Бусад татврын хувьд бол за хүүгийн орлого, ногдол ашиг, хувьцаа ингээд ийм бусад орлогын хувьд бол 10% татвартай явж байгаа. За тэгээд магадгүй үйл хөдлөх хөрөнгө борлуулсан бол 2% татвартай гээд ингээд одоо хувийн орлогын албан татвар дээр ерөнхийн нэг ийм хувь хэмжээтэй одоо хуульчлагдаад хэрэгжүүлээд явж байгаа. Тэгвэл нөгөө нэг одоо бид нар чинь хуваарь бизнес эрхэлдэг штеп. Хуваарь нэг жижиг юм хийгээл хэдэн төгрөгийн орлого ороод бас тэрийг явдаг. Тэгвэл 50 сая хувь бизнес хийгээд 50 сая орлого олчих юм бол тэн дээр угаасаа татвар төлөгчөөр бүртгүүлэх юм ба штэ тий. За тийм ер нь бол бизнес хийгээ үйл ажиллагаа явуулж байгаа иргэн хуваарь бизнес эрхлэгчдийн татврын албандаа e-tax дээр бүртгүүлэх үүрэгтэй. Бүртгүүлээд орлогоо тайлагнана. За тайлагнсан орлогоосоо нөгөө ашигтай одоо миний саяхан хэлснээр те үйл ажиллагааны орлогоос шууд 1% татварыг шууд сонгож өгч болж байна. Шууд одоо тэр бумын орлого олсон ч гэсэн тэрнээсээ 1% татвар төлж болж байна. Тэгтээ нөгөө орлого нь 50 саяас дээш гарчвал хоёрдугаарт нэмэгдсэн өртгийн албан татвар суудхан төлөгч буюу одоо нэмэн өртгийг одоо гадаад чинь бас VAT tax гэж яригдаад байна төлдөг. Ингээд одоо хоёр татрын асуудал яригдаж байна тий. Хэрв 50 сая дотроо одоо 40 сая 30 сая орлого олгоод тэрийгэ тайлагнаад тэндээс татвар төрнийхээ 1% татварыг шууд одоо тэр хэлбэршүүлсэн горим гэдэг хүсэлтээ өгөөд шууд тайлангаа илгээх ийм боломжтой байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бас үйл ажиллагааны хувьд бол нөгөө бас хоригдсан залтууд нэдэг. Тэр нь юу гэхээр тэр нөгөө за
ашигт малтмал, газрын тоос, за тэгээд ариг согтруулахундаа үйлдвэрлэдэг гэдэг ийм тусгай заалтуудаас байгаа. Тэрэнд тийм чиглэлийн үйл ажиллагаанд хамрагдахгүй тий. Тэгэхээр ингээд хувийн орлогын албан татврын хуулийнхаа тодорхой өөрт хэрэгтэй заалтуудаа татаад аваад уншаад судлаад ерөнхийд нь бол мэдээлэл өгөхөд бол товчхондоо нэг ийм татвар төлнө гэхээр манай хувьд бол их бага татвартай байгаа. Тийм байгаас болоос харьцуулаад үзэхэр тий. Тий, би одоо нөгөө Сидней авиш маань өөрөө айцгүй татврын орчин гэдэг үүрэгтэй. Тэгээ өөрөө татврын байгууллагад 20 хэдэн бидэрт ашигтайгаар өөртөө ашигтайгаар өөртөө боломжтойгоор бас хийх боломжтой юм нэг хайгаадах шаардлагагүй юм байна гэдгийг бас их ойлгосон байгаа. За тэгвэл хүний бизнес юм байт юм байжээ. Тэгвэл компаниар бүртгүүлээд компани бизнесийн үед одоо татвар нь ямар шугам хувь хэмжээтэй байгаа. За тийм хуулийн этгээд байгуулад Монгол улстай бизнес хийж байгаа, аж ахуйн нэгж байгуулаад, компани байгуулад бизнесээ явуулж байгаа бизнес эрхлэгчдийн хувьд бол татврын хувьд бол за 300 сая хүртэл орлоготой аж ахуйн нэгжүүд 1% татвар төлж байгаас. Тийм тэгэхээр би жишээлбэл одоо үйл ажиллагаа явуулаад энэ жил би нэг 280 сая орлого оллоо гэж үдээ тий. Тэгэхээр мэдээж би орлогыг олоход үйл ажиллагааны зардал заавал гарна. Тэгэхээр тэндээсээ би зардлаа хасаад 280 сая орлогоосоо зардлаа 200 сая зардал гарсан бол би 80 сая ашигтай ажилласан бол 80 саяхаа 1% татвар төлөх юм. Тийм. Гэхдээ нөгөө 50 саяас үйл ажиллагаа одоо орлогын давсан тохиол нөгөө нэмэгдсэн үрдгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлнэ. Тэгээд нэмэгдсэн төлөвлөлтийн суудхан төлөгч болоод ингээд 10% татвар дээр нүүтийн татврынх нь одоо хувь хэмжээ 10% тавьж байгаа. За тэгэхээр ашигын татвар гэж ойлгоно ч тойлоо аж ахуйн нэгжийн орлогын татвараас ашиг олоод ашигын татвар дээр 1% татвар 300 сая хүртэл. За тэгээ ойлгочихно. Тэгэхээр хоёулаа саяын жишээгээр те 280 саяас 200 сая 80 сая орлогоос 200 саяын зардлаасаад 80 сая ашигынхаа 1% татвар. Ингээд ойлгочихно. Тэгэхээр 1% татвар 8 саяын татвар. За хоёрдугаар 300 саяас дээш тэр бом 500 сая хүртэл одоо үйл ажиллагааны орлоготой бизнес эрхлэгч хуулийн этгээд үйл ажиллагааны орлогоосоо мөн зардлаа хасаад 10% татвар төлж байгаа. За тэр бумын орлоготой тэр бумын орлогоос 500 саяын зардал гарсан гэж бодъё жишээгээр те. Тэгээд 500 саяасаа хоёлоо ашигын татвар нь ашигын чинь 10 хэд вэ? 500 саяас 10 гэхээр 50 саяын татвар төлөхөр нь те. 50 саяын татвараа хоёлоо төлнө. Тайланд хугацаанд ногдсон татвараа 100% төлнө. Хуулийн этгээд орлогоосоо зардлаа хасаад ашигын татврын хувьд хоёлоо 10% татвар төлөхөр ногдоод энийгээ төлчихнө. Төлөх эцсийн хугацаа нь дараа оны 2 сарын 10 байдаг. За ингээд төлсөн татвараа 90%-ийн татварыг буцаа авах хүсэлтэд гаргаад нөгөө төлсөн татвараа хоёлоо 50 саяын татвар төлсөн 90%-ийн буцаа олголт авахаар 45 сая төгрөгөө хоёлоо буцааж авах хүсэлтэд гаргаснараа 45 хоногийн дотор одоо хуулийн тайлан нэлгээснээс хойш 45 хоногийн дотор буцаа олголтыг чинь шалгаад тэгээд төсөн татврынхаа 90% буцаагаад авчиж байгаа. Тэгэхээр 1% татвар төлж байна л гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд тэр бум 500-аас дээш гарсан 5 тэрбум 6 тэрбум орлого дээр 10-25% ийм шатлал руу орж ирж байгаа. Тэгэхээр дээдлийн хувь нь аж ахуйн нэгжийн орлогын албан татврын ашигын татвар гэж хэлж чад энэ 25 хүртэл нэ орлого нь дээш өндөр өсгдсөн. За ийм та явж байгаа. За тэгээд мэдээж энэ бол аж ахуйн нэгжүүдийн хувьд бол ерөөсөө л төлбөрийн нэгдсэн систем буюу тэр баримтын систем дээр л бидний одоо бүх зүйл тайлагнагдаж ингэж илгээгдэнэ. За энэ дээр болохоор яг уу бас компани байгуулж байгаа хувийн ингээд захирлууд одоо өөрсдөө бизнес санаа тавиад гол бизнестэй санаа тавиал ингээд яваад гэтэл нөгөө татвар санхугаас хол хүмүүс энэ жоохон стресстэй айцтай за одоо татвар гэж ярихаар үнэхээр баг бүх юм татвар тавах гэж байгаа юм шиг ингээд. Гэтэл мэрэгжлийн одоо хүмүүстэй хандаад энийгээ даатгаад те одоо татврын мэрэгчсэн зөвлөхөө санхүү татврын үйл ажиллагаа ийм мэрэгжлийн хүмүүстэн даатгаад өөрийнхөө бизнестэй цаг зав зөрүүлээ явбал энэ хамаагүй одоо амар хэлбэр цаг хугацаа очино дээр нь татврын эрсдлээс өөрсдөө маш хамгаалдаг.
Тэгээ маш олон хүмүүстэй уулзаад яриад ингээд зөвлөгөө өгж явах те яг ийм байт юм билээ. Тэгээд мэрэгжлийн хүмүүстэн даатгаад ингээд бид нэр тэр цаг хугацааг чинь хэмнээд эрсдлийг чинь хамгаалаад өгч байгаа юм чинь тэрэн дээр бол айхаа хэцүү бизнесээ л хийх ёстой гэж би зөвлөдөг. Тийм тэгээд магадгүй зүгээр ингээд өөртөө мэдхгүйгээсээ яваа те одоо нөгөө тайландаа орлогоо тайлагнаагүй явж байгаад гарах эрсдэл бол маш татврын эрсдэл дээр бол жишээлбэл тайлагнаагүй орлогоосоо татвараа төлөхгүй бол нөхөж татврын төлүүлээд тэр орлогын 40% хүртэл торгуулийн асуудал ингээд татврын хууль байдаг. Тэгэхээр ийм эрсдэл одоо тэгээд хугацаандаа төлөөгөө татврын алтан хүү торгуул явж байгаа. Тэгэхээр нөгөө одоо өдөр шөнөгөө цаг наргуу бизнесээ хийж гүйж байгаа олсон жоох мөнгө буцаагаад ингээд татврын эрсдэлд оруулах ийм одоо байгаад идэг. Тийм учраас мэдээлэлээ маш их татврын хууль тогтоомж энэ одоо сошиал дээрээс те авах цаа тэгээ өөрсдөө маш сайн мэдлэгжүүлэх хууль татврын хуулийн талаар нийгмийн даатгалын тухай хуулиараа ч гэсэн те өөрсдөө маш сайн мэдээлэл авч аваа тэгээд одоо Монголд бизнесээ хийвэл маш их боломжууд байна. Тэгээ маш олон төрлийн татврын хөнгөлтүүд бас байдаг тий. Тэгээд жишээлбэл ихэд одоо 2023 онд аялал жуулчлалын салбарт их хөгжүүлэх зорилгоор бас тий татврын хөнгөлтүүд орж ирж байна. 24 онд одоо жишээлбэл магадгүй гадаадд ажиллаж амьдарч байгаа хүмүүс одоо Монгол руугаа жуулчд оруулаад үйл ажиллагаа бизнес эрхлэе гэвэл аж ахуйн нэгжийн орлогын албан татвар за тэгээд нөхцөлтэй албан татвар эднэрээс бол чөлөөлсөн байна. Тийм л учраас бол энэ боломжийг ашиглах ёстой бас тий. Гэх мэтлэнгээр энэ татврын асуудлууд бол бас хүмүүс их асууж байна. Тэгээд энэ хооронд энэ мэдээллийг одоо бас ингээд өгөх олон хүмүүст бас энэ мэдээлэл хүрээсэй гэж бодож байна тий. Ягаад тэгэхээр чиний хийгээд байгаа энэ подкаст бас энэ Европтой бас энэ гадны хүмүүст яг энэ хэрэгтэй цаг үе болсон энэ их гол гоё одоо контентууд хийж гаргаад байгаа юм байлээ. За тэгээд бас гоё цаашдын жил санаадаа бас амжилт хүсье. Тий. Баярлалаа. Би ягаад энэ бизнес татврын тухай асуугаад юм гэхээр манай монголчууд ингэдэг штэ гадаад явж байгаа. Хөө энэ өстө аягүй дайжгүй юм. Энэ өстө Монголд аягүй хэрэгтэй байна. Энийг очоо Монголд хийж юм гэсэн санаанууд дандаа байж лээ тий. Тэгэл за тэгсэж жагаад Монголд явна. Монгол руу энийг хийнэ гэдэг бас бодоод идэг байхгүй юу? Тэгээ сая цэндэ биш маань хэллээ те жуулчд оруулж ирэхэд жуулчд аялал жуулчлалын бизнес татваргүй болчихсон байна. Бас ингээл явж байхад хөөх Монгол юм уу тийм үү Монгол ач үзье гэж бодож байгаа шүү дээ. Хүмүүс яриад тийм. Тэгэхээр тэр маань бас боломж юм байна. За тэгвэл одоо ингээд ирээдүйдээ бид нар Монгол явж амьдрнаа гэж бодож байгаа маш олон хүмүүс байгаа тий. Хүүхдээ сургуулийн төгсөгчөд Монгол явнаа гэдэг ярьж идэг хүмүүс айгүй байдаг. Тэгвэл тэр хүмүүс маань заавал Монголд оцсныхаа дараа бизнес эхэлнэ гэхээсээ илүү одоо шууд бизнесээ Монголд эхлээд одооноос ингээд жижиг хийгээд явах боломж байгаа юм уу? Байлгүй яг хөө яг энэ дээр энэ бас хувь за зөвлөгөө аваад явж гин. Тэгээд гадаадд яг амьдарч байгаа хүмүүс нөгөө одоо их бүх юм хөгжсөн. Элчин сайд дээр дамжуулаад Монгол туйлын этгээд байгуулах боломжтой байхгүй ягаад тэгэхээр нөгөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөө сонгоод Монголд байгаа тэр төрсэн аав ээж ах トゥ хамаатан байгаа хүмүүстэй тэ итгэмжлэл хийлгээд элчингээрээ дамжуулаад компани үүсгэн байгуулалттай холбоотой нэр анхандаа тэгэхээр нэрээ авч баталгаажуулахаас эхлээ бүх үйл ажиллагаа чинь нөгөө итгэмжлэлээр дамжуулж хийгддэг болсон байна. Тэгэхээр одоо элчин сайдын яамд та бүхэн чинь бас энэ онлайнаар энэ итгэмжлэлийг хийдэг болсон юм байна. Гэх мэтлэнгээр ийм боломжууд байна. Тэгэхээр яг энэ одоо компани байгуулах юм дээр бас боломж их байна. Тэгээд Монголдо компани байгуулаад тэнд төлөөлөгч гаргаад одоо өөрийнхөө бодож санаж байгаа бизнесээ эхлүүлээ те 5 жилийн дараа магадгүй 10 жилийн дараа очихд чинь тэнд бизнес чинь одоо бас түүхтэй болцсон бизнесээ эхлүүлсэн те бүх зүйл чинь ингээд явж байхад маш гоё байна шүү дээ. Тэгэхээр энэ боломжийг одоо бас идлээрээ л гэж хэлээ. Тэгээд би бас энийг судлаад мэдээллүүд авсан. Тэгээд Монголдо компани үүсгэн байгуулахдаа эндээсээ элчин сайдын яамнасаа итгэмжлэлээ хийлгээд явуулахад бол боломжтой. Тийм тэгээд одоо татврын мэрэгжлийн хүмүүс тандаад одоо тайлан санхүүгийн татврын тайлангуудаа тий бүх юм онлайн дээр явагдчихээн. Тийм учраас энэ бол маш их боломж байна л гэж хэлэх гэж. Би сая эцсэндээ уушгаа яриад би ч Монголд байхдаа
бас санхүүгийн тайлан байлгаа та бүгдийн өөрө гаргаад 2 сарын 19-нд тайлангаа ингээл 10 ингээл доочлол татвар явуулсан нүдэнд доочлол бангар урт очтой зогсдог гэсэн тэр үе одоо өнгөрсөн юм байна шүү дээ бүгэн захин болцсон юм байна. Захин болцсон. Тэгвэл захин болцсон юм чинь бид нар ч гэсэн бас юмаа заавал Монголоос ирэхгүй бас өөрөө хийнж шалгаад байж боломжтой болцсон юм байна. Нэг талаас нөгөө талаас одоо танай компани чинь хүмүүст яг энэ үйлчлэгийг хийж өгдөг юм уу? Итгэмжлэхээр одоо бүх компанид байгуулаад тайлангыг гаргаад хугацаанд нь явуулаад тий одоо санхүүгийн тайлан гаргах түнтэй холбоотой зөвлөгөө өгч юм л доо. Тэгэхээр компани байгуулад тэмцэлгүүрээ компани байгуулад санхүүгийн тайлан, татврын тайлан, хуулийн хугацаанд илгээх бүх зүйлийг бол хийж байгаа. Тэгээд энэ дээр бол мэрэгсэн нэгтлэн бодогч нар татврын мэрэгсэн зөвлөгөөд ингээд бүгд бид нэрээ хамтраад ажиллаж байгаа учраас энэ бол боломжтой. Тэгээд та бүхэн бас энэ талаар илүү нарийн тодорхой мэдээллүүд авч холбогдохоор бол тий миний Facebook хаяг Монгол дахь утас эднэрээ бас мэдээлэл өгөөд явъя тий. Тэр нэмээд хоёлаа бас би нэг нэмэлт нэг зүйлийг бас хэлэхэд нөгөө нийгмийн даатгалын аппликейшн татаад одоо ингээд нөгөө бүртгэлээд ерөөсөө онлайнаар бүртгээд сайн дурын даатгалтай хамрагдъя гэсэн хүмүүстэй маш сая яг хүн асууж байна. Тэгээ нийгмийн даатгалаа түлхээхээр яг яаж түлхэх юм бэ гэдэг асуулт комментээр орж ирж байна. За тэгэхээр хоёлаа хариулт. Тэгээд энэ дээр те одоо энэ нийгмийн даатгалын аппликейшн бүртгүүлэхээр те овг нэр регистр тэгээд Монгол дахь утасны дугаар ингээ хэрэгтэй болоод байгаа. Тэгэхээр энэ Америкт гадаадд амьдарч байгаа хүмүүст энэ Lime гэдэг те энэ утасны аппликейшн гарцсан байна. Тэгэхээр энэ Lime-аар холбогдоод за энэ дээр те яг үхээр одоо Америкт ашиглаж байгаа утсаараа бүртгүүлээд Монгол дугаар авж байгаа. Тэгээ Монгол дугаарынх нь энэ сарынх нь хязгааргүй энэ үн болохоор 5,000 төгрөгөөр нэг сар хэрэглээд тэгээд мессеж нь өнгөө гэд ийм сонголтууд байгаа. Тэгэхээр одоо та бүхэн ийм Lime дугаарын аппликейшнээр дугаар авч болж байна. За дугаараа аваад бүртгүүлсэн тохиолдолд ND даатгал аппликейшнээр татаад ND даатгал аппликейшн руу бүртгүүлээд за ингээд гэрээгээ онлайнаар хийгээд ингээд боломжтой байна. Дээр нь магадгүй нөгөө ND даатгал руугаа ороод ингээд гэрээ хийгээд явж байгаа хүмүүс нөгөө ажилласан жилийнхаа одоо нийгмийн даатгал шимтгэлтийн лавлгаануудаа авъя гэдэг бол энэ лавлгаа нь гарч байгаа гэрээ хийж ингээд бүх юм ингээ боломжтой байна. Тэгээ ганцхан энэ дээр бас ингээд мэдээлэл их тутмагаас энийг хийдэг юм байлаа. Хүмүүс даатгах нөгөө Монгол дахь хүмүүс нь энэ дээр одоо тэгээд боломж олцоогүй зарим нэг Монгол санхүүгийн биш хүмүүс ч бас эндээс хол байдаг болтой нь тий. Тэгээд ингээ болохгүй байна гэдэл хэлээд идэг учраас энэ ингээд заримдаа залхацсан ч байд юм байна. Тийм учраас ийм боломжуудаа ашиглаараа. За тэгээд би жишээлбэл энэ ингээд зураг татаад оруулсан байгаа. Нэгдүгээр бол Lime дугаар дээрээ Монгол дугаараа авчих, Монгол дугаараа авангуудаа ND даатгал аппликейшн дээрээ ороод бүртгүүлчих. За тэгээд энээсээ чааш ND аппликейшн бүртгүүлээд ингээ авчихвал Монгол руугаа мөн орж бас лавлгаа тодорхойл бүх мэдээлэл авах боломжуудтай. Тэгэхээр Lime дугаар өөрөө 3 шатны бүртгэл хийд юм байлээ. За тэр нь угаасаа заавар монголоороо байгаад маш амарх юм байлээ. Тэгээд энэ Lime дугаараа аваад 3 шатны бүртгэлээ хийгээд өөрийнхөө нэр дээрээ баталгаажуулчихаар Монгол руугаа энэ дугаараас шууд ярьдаг тийм ийм боломжууд байна шүү. Тэгээд бас энэ дугаараа энд ирээд хүмүүс нэлээд олон хүмүүс энэ дугаараа бүртгүүлээд мэдээлэл аваад нийгмийн даатгалынхаа лавлгаагаа ингээ аваад ингээд за одоо надад ямар боломж байна? Би нийгмийн даатгалтаа 15 жилийн одоо чимтгэл төлөлтийн түүхтэй явж гин. Би одоо 50 настай одоо надад ямар боломж гих мэтлэнгээр ингээд өөртөө ингээд судлаад за тэгээд ингээд мэдгүй зүйлээ асуугаад одоо ингээд нийгмийн даатгалтай зарим нь хамрагдаад ихэлцсэн байна. За тэгээд энэхээ бас цаг үедээ бас олон хүмүүст мэдээлэл өглөө. Тэгээд ингээд цаашдаа бас ингээд ийм боломжууд их байгаа гэдэл бити алдаасаа л гэж хүсэж байна да. Америкт одоо удацсан байгаа хүмүүстэй. Тэгээд би харин цэнд авшигаа хэлснээр өөрийнхөө нийгмийн даатгал шимтгэл төлсөн баримтч тайлан чи зүгээрс хэдэн секундын дотор гараад ирт юм билээ шүү дээ. Лавлгаа гэсэн үг тийм нөгөө шимтгэл лавлгаа тий. Тэгсэн чи тэрийг хараад за би одоо тэдэн жил төлсөн байгаа юм. За одоо тэгвэл дахиад нэмээд тэдэн жил төлчих гэж өстой болчих юм байна гэж бодоод юмыг арай ондоогоор харж хэлсэн гэсэн үг. Тэгээд
Тэгэд өмнө нь болохоор яалтчгүй яаж хүн явуулах вэ? Хүн дандаа гууж явах вэ гэж одоо төвшөөгöd орхичдаг байсан байгаад байгаамаа. Одоо тэгсэн чи зүгээр л апп татаж аваад утасны дугаартай болвол лаймыг бол би одоо хэрэглээд айгу удаж байгаа. Жилийн дугаар нь 40,000 байдаг. Нөгөөт нь дуусгууд нь 40,000 газ шилжүүлээл нөгөө дугаараа авчдаг. Тэгээд Монгол хүнтэй арих болохоор нөгөө энэ интернетээр ажилладаг дугаар штэ. Монгол хүнтэй арих болохоор шууд уцаас залгаар яг Монголдөө ярьж байгаа юм шиг явчихад тэгээд заримдаа хүмүүс чи ирсэн юм уу гэж тэгэхээр үгүй ирэх байгаа. Тэгээд ингээ хэрэгтэй юмнуудаа лаймын дугаараар бас хийгээд явдаг юм боломжтой болчиход байна манайхаа. За би тэгээд нэг юм хэлэхэд өнгөрсөн жил Цэнд Аюуштай би бол уулзчихсан. Тэгээд тэр уулзж байхдаа яг тэр хувь хүний бизнес тэ 50 саяын босго гэдгийг айгүй сонирхчихсан. Тэгээд Цэнд Аюушийнхаа ярианаас тэр уулзалтаас би юу олж авсан бэ гэхээр татварын маш олон хөнгөлтүүд идэв юм байна. Бид нар тэрийг айгүй зөв ашиглаж бас болдго юм байна гэдгийг би айгүй сайн мэдж авсан. Тэгээд бизнесээ эхлүүлэх гэж бодох юм бол за би эхлээд хувь бизнес эрхлэгчээр явж байгаа 50 саяас дээш болоод эхлэх юм бол шууд компани байгуулсан миний хувьд ашигтай юм гэж харсан. Гэтэ хүний хувьд бол ондоох тэгэхээр яг зөвлөгөө авчгаар баг ингээ нүдтэй тэгвэл би ингэж болох юм. Одоо би тэгвэл ингэж болох юм. Энэ надад ашигтай юм, энэ надад ашиггүй юм гэдгийг мэдчихэг. Тэгэхгүй болохоор бид нар татвар гэхэл амар айгаал цаа хэвээ яана гэл бүргшээл за их одоо яа гэд нэг гой бизнес санаа байсан чи тэрнээс шууд ингээ зөвхтөж мөхтгаа явчих тийм асуудлууд байгаад байдаг. Тэгэхээр миний хувьд бол хүмүүстэй хэлэх гэж байгаа санаа нь юу гэхээр хэрвээ тань өнөхөр бизнес санаа ч юм уу тийм байх юм бол мэддэг чаддаг хүнээс нь зөвлөгөө авчих зүгээр амар юм байлээ шүү. Тэгээд чаддаг хүнд нь чаддаг юм хариуцуулаад өгчих чинь л амар юм байна гэж би яг бодсон. Цаг хугацаа хэмндэг тийм яг нөгөө тэн дээр цаг хугацаа мөнгө төгрөг айгүй хэмндэг. Тий энд байгаа хүмүүст ирсэн чи яг тийм билээ нөгөө өөртөө ингээд одоо санхүүгийн чиглэлийн хүмүүс биш чи айгүй хол байд юм тэр тоо модгоо ороод тоо мод тэгээд тэрнээсээ төгшөө өөртөө хаалт үсгэл бизнесээ хиймээр байдаг. Тэгээд яг наадах асуудлыг чинь энд ярилцаал за ийм боломжууд өсвөх ямар гоё за тэгвэл өстой бизнесээ хийж эхлүүлээ гэсэн гоё шийдлүүдийг гаргаж илээ тийм. Тэгэхээр та бүхэн маань энэ их гоё боломжоо ашиглаад одоо бас тэ Монголдо бас бизнесээ хийж Монголдо татвараа төлөх бас Монгол улсынхаа эдийн засагтаа хувь нэмрээ оруулах гэх ийм бодол ирээдүйн зорилго мөрөөдлүүд нь байна шүү дээ. Тэгээ энийг хэрэгжүүлэхэд нь бол ийм гоё мэдээллүүд л хэрэгтэй байна. Чухал мэдээллүүдийг өгөөд ингээд хүмүүс маань бас ойр тойрноос тоовч тодорхой ингээд мэдлэг авснараа бас тэ шийдвэр гаргаад явах энэ хэрэгтэй байна л гэж харж байгаа тийм. Хоёлаа эртүүд уулзаад ярьж байгаа чи нэг ярьжсэн Японд байдаг хүмүүс надаас зөвлөгөө аваад компани нэх үү яах вэ бизнес эхлэх үү яах вэ гэж бодчихсон. Тэр эхэлсэн чи одоо яг амжилттай бизнестэй явж байгаа. Тэрнээсээ жоо хуваалцаж. Тийм тэгээ яг одоо би Японд бас аягүй олон жил ажиллаад амьдэрсэн. Тэгээд одоо уг нь бол нэг бизнес хийх санаа байгаад идэг. Яг наадах асуудал чинь. Тэгээд зөвлөгөө чиглүүлэг өгөөд ингээд явсан. Одоо нэг жил 2 дахь жилд маш амжилттай бизнес нь явж байна. Тэгээд хамгийн гол нь бас л яг нөгөө ингээд чиглүүлээд ингээд мэдээллийг өгчхөөр тий өөрсдийнх нь бизнесийн санаа нэж байгаа хүмүүс чинь ингээд дороо явчихт юм билээ. Тийм. Тэгэхээр татварыг бити яагаараа татвар одоо гэдэг зүйл чинь та бүхэнд те эргээд бид нар бас бизнесээгээ татвараа төснөөр эргээл бид нар одоо улс орны эдийн засаг үр хөвгтүүд сурч хөгжөөд энэ бүх зүйл чинь одоо татвар дээр тогтчихээн. Тийм учраас бас зарим хүмүүсийн сэтгэнд одоо бидний авсан татварыг ингээд хуваагаад идчихлээ л гэж яриад идэг. Гэтэл өнөөдөр те энэ одоо эрүүл мэнд энэ улс орны хил гайл цагдаа за тэгэл сургууль цэцэрлэг энэ бүгд чинь одоо бидний төсөн татвараар л одоо өнөөдөр бид нар энэ улс орн хөгжиж штэ. Тийм учраас бас эргээр нь хараад өөрсдийнхөө хийж чадах зүйл дээр нэгдээд те одоо ингээд Европт амьдарч байгаа танаа одоо найзууд хамт олон бас их гоё зүйл санаа ярьж исэн те. Тэгээ энэ бүгдээрээ ингээд нэгдээд болтоо юмаа хийгээд тэрэн дээр нь санаа зовхгүйгээр мэргэжлийн хүмүүстээсээ зөвлөгөөгөө аваад ингээд явхад бизнесээ хэдэн жилийн дараа магтахгүй тэр одоо өөрийнхөө хүсэж зорьсон зорилгонууд зүрхэд ийм боломжууд байгаа шүү. Тэгээд энэ цаг хугацаанд бас тий хүмүүстэй мэдээллүүдийг өгсөн байх гэж найдаж байна. Тэгээд илүү тодорхой бас дэлгэрэнгүй мэдээлэл аваад явал бас холбогдож болно тий. Тэгээ яг өөрийнхөө
өөрийнхөө нөхцөл байдал тохирсон мэдээлэлтэй. Хоёлаа тэгвэл одоо ганцхан жишээ ярьчаад тэгээд одоо холбогдохоор ханаас холбогдох юм гэдэг юугаа хуваалцъя. Түрүү ярьжсэн шүү дээ. Америкт ингээд айгүй олон хүмүүс зөвлөгөө өгөөд нийгмийн даатгалын тайлбар авч тэгсэн чинь зарим хүмүүс үжээд тэтгэвэр нас авах насандаа хүрсэн жил ч гэсэн болцсон байсан гэд ярьжсэн. Тэрнээсээ нэг хуваалцаач. Тийм яг одоо нөгөө тэтгэврийн насанд хүрсэн байна л та. Тэгээд нөгөө жил тэтгэвэр төлөөгөө тэгээд яг тэр хүмүүс тэтгэврийн нас хүрсэн хүмүүс одоо ингээд дахиад нэг 10 жил төр одоо 60 хүрсэн хүмүүс тэтгэвэр огт ингээд Америкт гарч ирээ 30 жил болцсон юм 30 татам Америкт гадаад гараад ирсэн. Тэгээд одоо дахиад 10 жил 15 жил төлөх гэхээр бас хугацаа байна тий. Тэгэхээр одоо тэр өөрсдийн сонголттой. Гэхдээ би хамаагүй одоо ингээд миний одоо эд ажиллаж амьдарч байгаа үе нас маань болж ийн би төлнөөгөө сонголтууд зөндөө байж ийн. За хоёрдугаар тас нөгөө бусад хөрөнгө оруулалтын одоо салбар руу орж болж ийн гэл тий. Хөрөнгө оруулалтын Монголд одоо хөрөнгө оруулалтын салбар дээр ажиллаж байгаа одоо том мундаг за миний өмнөд жавал бандал даатгал байгаа автомата эдэр тийм тий автомата гээд за тэгээд голомтаар тэгээд олон одоо хөрөнгө оруулалтын салбар дээр бизнес нь өргөж явж байгаа тийм салбаруудын бизнес эрхлэгч нар зөндөө л бизнесүүд байна. Тэгээд тэр бүгдөөс сонгоо сонирхоод бас хөрөнгө оруулалт одоо өөрсдөө зах зээл дээр маш олон компаниуд нэг IPO гаргаж ийн, бонд гаргаж ийн зар тий эдгээрээс ингээд аваа хөрөнгө оруулалт бас болоод болж ийна тий гих мэтлэнгээр ингээд одоо өргөн хүрээнд бас хамтраад ярилцаад ингээд санал солилцож явахад бол тийм боломжууд байна. Гэхдээ Америкт одоо ажиллаж байгаа хүмүүс Америкээс нийгмийн юу тэтгэвэр бас авах боломжууд байна тий байт юм байлээ. Тэгээд давхар Монголдоо бас Монгол улсынхаа иргэншлээсээ гараагүй иргэн байгаа хүмүүс төр бол бас тэр нийгмийн даатгалаа шимтгэл сайн дурын даатгал руугаа хамрагдаад нэмээд төлөөд шинээр төлөх боломжууд тэгэл сая ярьсан зүйлүүд бүгд л ер нь бол тий боломжтой л гэж би одоо эцэст нь та бүхэнд хэлье да. Тийм ээ. Одоо тэгвэл тэгвэл Цэнд авьяастайгаа яаж холбогдох вэ гэхээр Улаанбаатарт 927 8797 Асал 9907 5909 гэдэг утсан дээр байгаа юм байна. За яг одоогоор болохоор Америкт байгаа. Тэгээ удахгүй Монгол руугаа буцсан гэсэн. Тэгээ Чингэлтэй дүрх GG Tower тэгээ 202 тавтдаг юм байна. Тэгээд манай одоо подкаст маань Facebook, YouTube дээр давхар өгдөг тий. Тэгэхээр Facebook дээр Цэнд авьяас фанчиг гэдэг байгаа юм байна. Тэгээд би Цэнд авьяасыг надад урчигдэр ярьжсэн жишээг нь та эдтэй бас гоё яриад өгчээ. Тэгээд Цэнд авьяасаас маань Америкт байгаа нэг 55 настай эмэгтэй зөвлөгөө авсан юм. Тэгээд Монголд байхдаа баг зэрэг ажиллаж байгаад гараад ирсэн. Тэгээд нийгмийн даатгалын тухай ярьсан чинь нэрээ би яасан бэлээ гэд нийгмийн даатгалаа шалгаад үзсэн чинь нөгөө тэтгэврт авах нас нь хүрсэн, тэтгэврт авах бараг жил нь хүрсэн байсан. Тэгээд тэр хүн Америкт ингээд байж байгаад Монголоос шууд тэтгэвртэй болчихж байгаа тийм гоё мэдээтэй байсан. Тэгээд би болохоор Монголоос хинд ер нь хэдэн зуун мянган төгрөг багтахгүй штэ. Эндээс гоё мөнгө ороод ирчихвэл гоё үсттэй. Тэгэл бид нар ингээ гадаадд амьдрал те өчнөө олон жил ажил хийгээл гадаадаасаа тэтгэвэр аваад тэгсэн ч гэсэн дахиад Монголоос тэтгэвэр аваад чи одоо нэмэлт орлого штэ. Тэгэж одоо битээр энэ бас нэмэлт орлогын нэг үүсэл байж болох юмаа гэдэг өнөөдрийн подкаст хийгээд өнөөдрийн талаар ярилцж байгаа. За Цэнд авьяастай баярлалаа. Баярлалаа байгаа юу? За тэгээд бүх гадаадд ажиллаж амьдарч байгаа монголчуудаа тий Монгол улстай бас ийм боломжуудыг байгаа учраас санхүү татвар одоо энэ бусад чиглэл дээрх гоё боломжууд мэдээллүүдийг одоо аваад өөрсдөө боломжийг бүү алдаараа л гэж одоо эцэст чи да тий өөртөө татварын хөнгөлөлт ч юм уу янз бүрийн юм гоё өөртөө ашигтайгаар эргүүлээд ингэх боломж байгаа юм байна. За маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Маш олон хүнд гоё тий туслаарай, мэдээллийг хүргээрэй гэж үрээ. За тэгээ өнөөдрийнхөө подкаст ингээд дуусгая. Баяртай манайхаа. Баяртай.